За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Anand Auto Services Lexus RX болон Toyota Harrier автомашин дээр бид нар эзэмшигч жолооч нартаа зориулсан бяцхан зөвлөгөө хүргэдэг ээлж дугаар маань эхэлж байна. За өнөөдрийн зөвлөгөө маань ерөнхийдөө RX машины одоо хэл солих. Хамгийн эхлээд бид нар Galta машин аваад эсвэл сайн мэдхгүйгээс болоод одоо Япон бичгийг англи руу одоо сольж чаддгүй. За энэ бол маш амархан байгаа. За эндээс харахад за setup гэж зэсрүүгээ бид эхлээд орно. Одоо зургаар бол энэ голын зураг. За тэгээд энэ хамгийн дээдлийн сумны хажуу талын цэнхэрдээ дарахад олон зэсүүд орчирна. За энэ дээр доошо гүйлгээд за доороос хамгийн доороос 3-т гэж ярил илүү ойлгомжтой баха. За энэ дээр дарахаар хэл солих гэж байгаа японоор. За хэл солих дээр энэ дээр япон болон англи хэл гэж хоёр янз байгаа. За англи хэлийг сонгоод хамгийн гол нь OK-ийг дараад энэ доор болонд байгаа энэ OK бас заавал дарах хэрэгтэй шүү. За ингээд англи хэлтэй боллоо. За хэл сольсон. Одоо бид цагаа тааруулахад маш амархан. Меню зэс дээр дараад за setup гэд дараад ороход settings руу ороод за цаг гэдэг тохиолдолд дээр ороход цагаа хасах нэмэх гараад байна. За мөн хийсэн үйлдэлээ хадгалахын тулд хамгийн доотлын болонд байгаа энэ товчийг заавалчгүй дарж иж таны хийсэн үйлдэл баталгаажаад ок ингэж хадгалагдав шүү.